Дэлхийн монголчуудын радио 88.3 дээр сувгаад харуулсан суугаа эрхэм хүндэт сонсогч, үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 2025 оны 6 сарын 25-ны өдөр, 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 44 минут туснаар манай дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Бидэнтэй хамтран ажиллагчаар тим өрөөтэй тим байгууллага, за мөн тим өрөөтэй тим байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. Студиуд хөтлөгч уугнаа, хөтлөгч Эрика, найруулагчаар ангараараа ажиллаж байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. Сайн уу Эрика? Сайн уу? За сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайн юу юм бэ? Гэртээ сайхан амарлаа. Гэр зураад байгаа уу? За дөрвөн цагийн шугнаар юу вэ? За шугантай мэдээнүүд байна. Шугуулаад өгөх байх. За тийм хин эхлэх үү? За би эхлэх үү? За тэгээд би билээ. Дөөлөн тарсан моторын зулцаг. За кинон дээр гардаг шиг нэг хөгжилтэй явдал Америк нэгдсэн улсын Виржиниа мужид болжээ. за 6 фут буюу бараг 2 метр урттай матар Фэрфакс хотын нэгэн жижиг зочид бүдлийн гадаа салхирч явахыг харсан амрагчид гүн цочролд орсон гинэ. тийм наад зургатаар гарч ирсэн шүү. А тийм үү. За Би үзээгүй юм гэхдээ байна. би зүгээр яг хальт хараад өнгөрсөн. Юу байсныг яг сайн мэдэхгүй байна. Хэргийн эзэн матар нь За. Нью-Йоркоос Хойд Каролина руу амтны хүрээлэнд хүргэгдэж байхдаа зогссон болох нь тогтоогдсон байна. Оргод нөхөр байна шүү дээ. Шөнийн 12 цагийн үед зочид өрөөнийх нь үүдэнд матар хөвтөж байхыг хараад цагдаад додсон юм байна л да. Тэгээ цагдаа нарын бидний эдэг камер байдаг шүү дээ. Тийм. Тэрэн дээр тэр камерын бичлэг дээр нь бурхан минь эн чинь үнэхээр матар байна шүү дээ. Хэмээн гайхаж өнд бичигдсэн байна. Цагдаа нөөрөө юу? Тий, За. үнэхээр итгээгүй юм байна л да. Тэгнэ Матар байна шүү. гэхээр за нэг хуурамч дуудлага л гэж бодож атсан юм шиг байна. Тэгээд цагдаа матар руу болгоомжтой ойртоод уртыг нь баримжаалж үзэхэд нэг 2 м орчим байсан гинэ. За. За тэгээ матар хамгийн гайхалтай нь маш дуулууртай байсан бөгөөд нэг цагдаа нар нэг тэгж саадгүйгээр маш хурдан холдуулж чадсан юм байна. За. Цагдааг очих үед амрагчдын хийсэн бичлэг цахим орчинд аль хэдийн олон хүмүүсийн анхаарлыг татаад эхэлсэн байсан байна. Тийм. Цагдаа нар ирэх хооронд бичлэг хийгээд сошиал тавьсан байсан байх нь шүү дээ. Хэдийгээр амтны хүрээлэнгийн ажилчид хурж ирж орогдол амтнаа буцааж авсан ч гэсэн Виржиниа мужийн хуулиар бол зэрлэг амттыг сул тавих нь зөрчил тооцогддог тул торгууль төлөх магадaltaй байгаа юм байна. За тэгэл Амтны байх л та. хүрээлэнгийнхэн Тийм тийч одоо гудамжинд сул явж байгаа амчтай хариуцлага юм яригдтал байх л та сүлд нь. матар зүгтэн тэнд нэг ухаан зарж зүгтаагүй бах тий. Бас Тэр тор морн онгорхоо гэсэн тий, чинь яг тийм хариуцлагагүй л байна. байдлаас л болж сул. би бас ингэж бодож байна. Чи сая дэглэж нөгөө айхтар тийм эрсдэл аюул очруулаагүйгээр ингээд жоохон номхон дөлгөөн байсан гэж шүү дээ. Тэгээ 2 м уртаа гэхээр тэр зулцсан матар байхлж болж таах гэдэг. Тэгэхээр бас нэг тийм айхтар догшроогүй гинэн цайлганаараа байсан байна. Арай ч ихлэх байх тий. Тий. За сүүлийн жилүүд Виржиниа мужид зэрлэг амттай холбоотой олон тохиолдол бүртгэгдсэн байт юм байна. Жишээлбэл 2025 онд хонин сүрэг хурдны зам дээр үүмэн тэрсэн гин. За 2024 онд горилийн баг хувцастай хүнийг жинхэнэ горилла гэж хандуурч ирсэн гинэ. Бас тийм биш. Виржиниа угаасаа энэ иймэрхүү ан амттай холбоотой мэдээлэлээр ер нь үе үеийнхээс та тэгдэг газар юм байна л да. За сэтгэлдлүүд нь За. зочид буудлын хөнгөлөлтийн багцад матар үзүүлэх үйлчилгээ багцсан гэж хэн итгэвдээ гэсэн байна. За матар ч гэсэн хүн штэ зүгээр л өрөө захиалах гээд явж хахад цагдаа мангаа дуудаад хүний ирэх гэж хаана байна гэсэн байна. Матар ч гэсэн хүн шүү дээ юу. За ямар айлцсан сайтай хүндтгэмээр матар вэ? Цагдаатай тулгархтаа ийм л байх ёстой гэсэн сэтгэлүүд байна. Зөв. За над нэг юм мэдээ байна. За хэлсэндээ хүрдэг залуу гинэ. Яагаад хэлсэндээ хүрсэн гэсэн марафонд оролдоод За энийг амжилттай даван туусан залуугийн талаарх мэдээлэл юм байна. За марафон гэдэг чинь саяхан нөгөө Улаанбаатар хотод бас олон улсын марафон боллоо шүү дээ. Ер нь одоо чинь нүлээ 5 дахь жилдээ гэлөө 3 дахь жилдээ гэлөө зохион байгуулж байгаа юм байл шүү дээ. Тэгээ ер нь зохион байгуулаад ингээ жил их тусам аягүй гоё тийм орцогчдын тоо ихсээд зохион байгуулалт нь улам л сайхан чанарчаад олон улсын төвшин рүү хижил явсан байлээ. чи марафонд гүйсэн юм уу? Би гүгээгүй. Би 5-даа гүйдгээрээ 5-даа л гүйсэн. Сайн биш дээ. Одоо энэ чинь вармад гүөхтэй юусо байр хийлгэхтэй чухал биш. Хамгийн гол нь зорж гарсан тийм барайгааныхаа газарт өөрийгөө ялан дийж очих л ёстой юм байна. Тийм үү? Тэгээд
энэ бол амьдралдаа нэг удаа марафонд гүгэл үзчих хэрэгтэй ч гэсэн яриа байдаг гинэ. За энэ залуутай ягаад энэ марафон олгох ч юу гэхээр зөв зүгээр ажиллагаа явж байгаа гинт өглөө сэрэл өнөөдөр марафонд оролцох ёстойгоо мэдээд шууд оролцоод тэгээд замаа дуусгаад барианда орж чадсан нэг тийм мундаг залуу бодох мэдээлэл үү. За энэ залуу Америк нэгдсэн улсын Сан-Диего хотод амьдардаг. 31 настай Мэс Тод хэмэх бүсгүй. Өөрийн найз залуу 32 настай программист Логан ямар ч бэлтгэлгүй байхад нь 24 цагаа болох марафонд өртгүүлчих гинэ. За. Тийм зүгээр ажиллагаа л мөрөөрөө явжсэн чинь маргааш нэг марафон болох гэж идэг. Тэрэнд нь бүртгүүлчихэд өглөө нь ажлаа гараа явахад нь өнөөдөр чи марафонд гүйш гэж хэлсэн байгаа байхгүй. Хэдэн километр бүртгүүлсэн. За. Тэгсэн чинь энэ залуу яагаад ингэж гид найз өхөн найз залуугаа марафонд гүйлэх болчихв те. Нөгөө залуу нь өмнө найз өхөндөө маргааш чамаагүй би марафонд гүйж чаднаа. Бэлтгэлгүй байсан ч хамаагүй гэж олон удаа ам гарч ирсэн гинэ. Яг нэг бол өнгөрөөл те би бол тэгсэн би бол чадна штэ гэд. Тэгсэн чинь сая 6 сарын 1-ний өдөр энэ оны. Тэгэхээр одоо хэдхэн өдөр өмнө шүү дээ 22 хоногийн өмнө. Месси нөхрөө өглөө 6 цаг сэрээгээд маргааш чи 42 км-ийн зайд гүйх гэж байгаа штэ гэд зочирт болсон. За. Юу болоо энэ тэр гэж хэлсэн болж нөгөө өмнө хэлсэн үгэн дээрээ амлсан амлалтан дээрээ болоод гүүхээр болсон байна. За тэгээд самрын тостоо таалах идэж ус сайн ууж сонголтын дасгалууд хийж бэлтгэлээ хялбархан бацаажээ. Логон анхны 16 км-ийг нэгч зогсолгүй гүйж нийт замаа. Чи наана нэг үг хэрэгчээд байна. За. Буруу уншаад байгаа байхгүй юу? За. Бүтэн марафон баггүй наад чи. Энэ дээр яг юу нь 42 км гэдэг нь энд орж ирж байгаа. Үгүй ээ, хамгийн ихэнд байгаа бүтэн марафон. Би яг тэр наадах чи сонсцсон байхгүй юу? Бүтэн марафон гэж хаана байхгүй шүү дээ. Бүтэн марафон гэсэн үг байхгүй байна. Байхгүй. Одоо энэ дэс 42 км гүйх гэж байгаа шүү гэдэг чи яг одоо энэ дундаас л орж ирж байгаа байхгүй. Бүтэн марафон гэж байна. 24 цагийн дараа болох марафонд бүртгүүлчихжээ гэж орж ирж байгаа байхгүй. Энийг явахдаа энэ хоёр нэг бүтэн марафон гэдгийг нь ихэнд нь хэлсэн байхгүй юу? Тийм үү. Ингээд байхгүй байна. Яг зүйл марафон гэж явж байна. Шууд марафонд тийм. Бүтэн гэдэг үг ерөөсөө байхгүй шүү дээ. Тийм биш үү? Энэ хоёр тэгвэл бүтэн гэж засаад явцсан юм шүү. Тийм болов уу? Яг марафон мэдэхгүй болохоор энэ чинь бүтэн хагас гэж мэдэхгүй. Би харин тэр нөгөө байн нөгөө тэрийг яга хэлэхгүй юм бол гэж та. Засаад явсан юм бах та. Тийм байлгүй. Мэдэхгүй. За. За, Логан анхны 16 км-ийг нэгч зогсолгүйгээр гүгээд. За, нийт замаа 5 цаг 55 минутанд туулж марафоноо амжилттай дуусгачих гэж байгаа. Мундаг гүс юм шиг 16 км-ийг нэгч зогсолгүй гүн гэдэг чинь энэ мундаг залуу байна. Тэгээ ямар ч бэлтгэлгүй гэдэг. Тийм. Тэгээ программист суугаа ажилтай. Тэгээ урд өдөр нь нэг тодорхой хэмжээнд өөрөө нэг хувийнх нэг тийм бие сойх маягтай хонсон шүү дээ, тийм. Идэж уусуугаад яг нь бие сойх маягтай. Тэг ямар ч байсан дуусгасан. Тэгээ би яс энэ мэдээллийг авчаад 16 км-ийг нэг зогсолгүй гүн гэдэг бол айхтар. Биес үнэхээр сайн дайчилдаг хоосонгүй залуу байхгүй тийм. Билам шалтангуй гэдэг шиг биш байгаа байхгүй. Угаасаа нэг тийм шүрмстэй хүмүүс гэж байдаг. Тийм юм уу? Тийм байх нь. Энийгээ ч өөрөө мэддэг хүн байна шүү дээ бас тийм. Тийм болоод. Юу бол барнаа гэдэг. Ам бардам гэдэгтээ хүрсэн л хүн байна. За Instagram, TikTok-т түүний гүйлтийг эхнэр нь шууд дамжуулж олон хүн логоныг зам дээр явж байхад нь таниад дэмжиж эхэлсэн гинэ. За. Тэгээд болгоцсон юм. Тийм. Тэгээд тэр өөрөө хэлэхдээ за энэ марафонд би бол гүгийг хүсээгүй. Гэхдээ замаа дуусгаж чадсандаа маш их баяртай байна. За 42 км гэдэг бол тоглоом биш юм аа. Гэхдээ хэлсэндээ хүрч чадсандаа баяртай байна. Миний гүйлтийн карьер нэг л өдрийн настай шүү гэж хэлсэн байна. Шалтарсан юм шүү дээ. Дахиж гүйхгүй нэ тийм. Тийм байна. Гэхдээ одоо эн чинь шууд TikTok дээр шууд стрим хийсэн байна шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь логон гэдэг. Яг тэгж байгаа. Нэрээ хичээгээд. За яг тийм шүү те. Ер нь бол гэхдээ гүйж яхад нэг ядраад ирэхээр зогсмоор санагддээ шүү дээ. Ер нь зогсож болдгоо юм лээ. Хурдаас харуулаад эхлэхээр толгой эргэдэг нүд ирэлжлээ. Яг темпи алдахгүй болж байгаа юм яваад. Темпи яг ингээл яг тэр чигээрэл нэг хурдаараа л явсаргаал замаа дуусгах хэрэгтэй гэж би ойлгосон шүү дээ. Би ч одоо тийм дасгал хөдөлгөөн хийдэг юм шиг л дээ. Тэгтээ яг нэг 5 км бол барчаад дээ. Тэгэл за дараа жил би бэлдэж байгаа 10-т орно л гэж бодсон. Тэгээ хэдэн удаа 5 км гүйжсэн. 4 удаа гүйсэн юм уу? Тэгэл жилийн жил 5 удаа гүйдэг. Болж шүү дээ. Сайн биш. 10 ерөөсөө орж чаддгүй байхгүй.
За сэтгэлдлүүд нь юу гэж? За сэтгэлдлүүд. За бэлтгэлгүй 42 км гүүн гэдэг бол өөрийгөө сорих хүсэл сэтгэлийн тэнхээний яруу тож жишээ болжээ гэж байна. За бараг 6 цагийн дараа варианд орсон гэхээр марафоны гүйлтгэхээс илүү спорт алхаа шиг сонсогдож байна. Марафончууд ер нь 2-4 цагт замаа дуусгадаг. Би ганц л удаа марафонд гүйсэн л дээ. Гэхдээ үнэндээ гүүхээс илүү алхасаар байгаа 4 цаг 14 минутын дараа варианд орсон. Гэхдээ би тэр үед 48 настай 6 сарын турш бэлтгэл хийсэн байсан гэж. За нөгөө өөр нэг сэтгэл. Нэг талаараа бахархмаар юм. Нөгөө талаараа эрүүл мэндэ эрсдэлд оруулсан алхам болсон байх шүү гэж байна. Харин 42 тогтцом гүн гэдэг чинь ер нь бол бас нэлээд эрсдэлтэй алхам Тий. л та. Энэ 5 биш 10. залуу өөрөө хэдэн 32 настай хүн шүү дээ. 32 настай хүний хувьд бол за дээрээс нь өөрөө жоохон тийм спортлог хүн бол нэг удаа шүд зугаад гарахад барчих болов гэсэн байдалтайгаар л гүйсэн юм байна. Залуу насны ирч Тий. хүч шүрмсөрөөл тавсан Залуу байна. насаараа л гүйсэн байна. Тэрээс энэ 42 ч угаасаа хит холын гүйлт үстэй. Одоо тэгээ маргааш нь хөдлөг бах та. Тийм шүү дээ чи мэдээч. Хит оног босааг баха. Тэгээ энэ эхнэр нь нөхрөө бас шууд бүртгүүлчихдэг тий. Айхтар шүү. Өөрөө Өөртөө гарсан итгэдэг юм юм байна л да. За За энэ дараагийн мэдээ. за Сүүлийн үед зүгээр л хоол олж идэхийн төлөө м. болзоонд явдаг тренд бий болсон байна. наа чи тийм их өсөд байгаа бах та. За За дэлхийн нийтээр л одоо хитвч нэмгэрч эдийн засаг савлж байгаа энэ үед зарим ганц бие хүмүүс за болзоог зүрх тогтлуулсан учраас бус үнгүй оройн хоол авах стратеги болгон хургаад байгаа юм байна. за янз бүрийн юм юм байна. Харин тийм ээ. За болзооны аппликейшнуудыг ашиглаад хоол үнгүй бол болзоо хий гэдэг шин төрлийн хандлага ер нь газар аваад байгаа юм байна. Аач Хүнтэй танилцах. ээж гайгүй гэснээр оюутан багтаа үлснээс болоод нэг гачгай чахталтаа суудсан байдаг гэдэг. Тийм бич яваад идэг гэсэн. Тэр яг Одоо яг тэр шууд шиг тийм. санаанд ороод Наа чи бүр амьдрал дээр гараад ирсэн байх шүү дээ. Тэр нарийн биш. За За тэгээ энэ үзэгдлийг foodie call буюу хоолны дуудлага хэмээн нэрлэдэг байгаа гинэ. за Уламжлалт болзоо романтик үчийн оронд цадтлаа идчихэд хизээч эргэж уулзахгүй. Байж нөгөө болох уу? яг хөө байж болох юм. Нөгөө тал маань хооллож байгаа тал маань эрсдлээ тооцсон юм байна шүү дээ. Өмнө нь одоо ярьж тохирдог юм болов. Яа гэх юм. Харин яа тийм болоо сайн мэдгүй юм. За За мэдээж. TikTok-оор За дүүрэн хоолны болзооны инээд хүргэж одоо олон сайн хяналт авсан бичлэгүүд хөврөөд байна л да. за Жишээ нь өмнөд Каролинагийн нэгэн бүсгүй кофе юмар санагдангууд болзооныхаа аппликейшн руу ороод за ерөөсөө ганц статус бичээл за үнгүү латетай болзоонд явсан юм байна. анх уу ер нь Одоо яг нь тийм жишээ нь жишээ байхгүй Аа, юу жишээ нь. Тэгээ уулзаад шууд мэдсэн энэ залуу таалагдахгүй юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ би кофегаа авч чадсан гэж хээр нэг ярьсан гинэ. тийм байна. Ганц кофений төлөө хүнтэй болсон гэхээр арай л Энэ би бас чамаа мэдээлэл өгч явах юм юусэн бодчихлаа. Энэ ер нь өөртөө ихтэй гарууд бол энэ хоолны сал тавих нь шүү дээ тий. Би хоолны болзоонд орохыг хүсэж байна гэдэг. Мөнгөгүй мөртлөө өөртөө ихтэй. Нөгөө хүн нь бас өөрийг хараад за энэ гайгүй хүүхэлтэй чинь сууж хоол идчихэд гинхүү шүү дээ гэж бодох нь шүү дээ бас. өөртөө итгэлгүй мөнгөтэй өөртөө итгэлтэй мөнгөгүй Яг хүмүүсийн тийм ийм байж уулзалт болох болох юм. Тий. Эсвэл зүгээр цагийг өөр хөвтөлтөд өнгөрөхийн тулд зүгээр нэг хэдэн төгрөгөөр сайхан хүнтэйгоо яриа өөрөө дийлгээд магадгүй цаашаага харьцаанд гүнзгий дотносох юм уу? Эсвэл ямар нэгэн ажил төрөл яриа тэр нь биелэлээ болоод хамтарч болох ч юм уу те? Юу яаж мэдэх вэ те? За энэ зам дээр гэдэг шиг бас за энэ Тийм. хань кофе шопт жоох юм билээ. Байж болж Кофений штэ. болзоо. За тэгээд бас зарим охид TikTok дээрээ 7 хоногт 2 болзоо тэнцүү хоол хийхгүй аяг угаахгүй мөнгөөч хийнэ гэж бүжиглэж энэ арга амьдралын хаг болгон сурталчлаад байгаа юм. Үлсгүй би дамрал ийл яад юм тийм ээ гэж үзэл бодол нэгтэй бүсгүүчүүд нь комент бичиж нэгнээ дэмждэг гинэ. TikTok дээр бол нэлийн тренд болсон. Шуугуулад байгаа юм. За судалгаагаар Америкийн нэгдсэн улсад 3 эмэгтэй дотны нэг нь хоолны төлөө болзоонд явж исэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байт юм байна. За гэхдээ сэтгэл зүйн хувьд иймэрхүү хоол тоншигчдод нарциссизм, психопат, psychology гэдэг чинь За. шинж тэмдгүүд илэрдэг болохыг эрдэмтэд анхааруулад байгаа юм байна. За Нью-Йорк хотод бол энэ бүр илүү өргөн дэлгэр тархаад байгаа. Оливия гэх нэгэн бүсгүй Catch Seafood гэдэг нэлээд үнэтэй ресторанд 5 удаа зоог барьсан талаараа
Хэрвээ би өөрөө төлсөн бол дараагийн 2-7 хоногт юу ч идэж чадахгүй байх байсан гэж бархалтай наргуу ярьсан байна. Нэлийн үнэтэй ресторанд орсон байх нь шүү. Одоо би жишээлбэл зөвхөн хоол идэхийн төлөө хүнтэй болцсон гэж очиж чадахгүй хаа. Ер нь бол нэг хоол хүнс чинь өөр яг хүний анхаар шатны язгуур хэрэгцсэн шүү дээ, Тийм тий. үү. Дээрээс нь мөнгө бол нийгмийн хэрэглээ болцсон. Энэ хоёр л уулзж байна л дээ. Энэ бол яг энэ цаг хугацаанд л ил гарч байгаа болохоос биш ер нь сошиал нийгэмгүй үед бидний өмнөх үеийнхэнд бол байсан л байхал гэж би бодож байна. Тий, яг тэр ингэж л одоо л ингэж. За тэгээд Сэтгэлээсийг нь уншаад байна. Зүрхнээс илүү ходоо чухал болсон 90 үед тавтай морил гэж итсэн байна. За энэ бол яг чиний саяны хэлдэг үзэг байна тий. За би яагаад болзоонд явдаггүй вэ гэж өөрөө дандаа тооцоо төлдөг гинэ хүн болохоор л гинэ. Энэ ихтэй хүн байна тийм ээ. За өнөө орой гэртээ хоол хийх үү эсвэл тиндерээр нэг залуутай танилцаад стейк идчих үү гэсэн байна. За. Басна. Тийм Би сэтгэл нэг дотор чинь гэдэг энэ ихтэй хүн байт юм болов уу? Хоол даалгадаг уу? Тий. Байгаа л. Ирчүүд гэхдээ нэг бол ичимхий нэг бол их цөөхөн байт юм болов. Мөнгөтэй бүсгүүчүүд байгаа л. Бүгд Энд бол яг дандаа эмэгтэйчүүдээр харин тэгж яг наадах чинь дандаа эмэгтэй хүний сэтгэл орж ирээд ихээр ирчүүд зөндөө байгаа. ирчүүд маань байна гэж бодлоо шүү дээ. За, эхнэр хүүхдтэй мөртлөө чат ботонд гэрлэх санал тавьжээ гэж байна. Чи энэ мэдээлэл хүн сонсч байсан уу? Чат ботонд гэрлэх санал. Чат ботыг гэрлэхэд. Тий, гэрлэх гээд байхгүй юу? За, Хоакин Феникс гэж супер алдартай жүжигчний тоглосон хиймэл оюухан дурсан залуугийн тухай гардаг Here гэд кино байдаг. За, яг тэрнтэй гардаг шиг, тэр кинон дээр гардаг шиг үйл явдлын тухай бодит амьдрал дээр болсон асуудлыг ярьж байгаа заяа. За, Америкт залуу Крис Смит өөрийн 2 настай хүүхдийн ээж бодит амьдрал дээрх найз бүсгүйтэйгээ амьдрахын хажуугаар iChatbot Sol гэдэг нэртэй iChatbot-од гэрлэх санал тавьж зөвшөөрөлтөнд баярлаж уйлсан хачирхалтай жимшиг, инээдтэй жимшиг гэргийн тухай мэдээлэл өгье. Янз юм. Тийм. Сол гэдэг нэртэй. Сол AI гэдэг chatbot. AI юм байна. За юу хай гэдэг харагдав. AI тийм шүү дээ. Мань нэр анхандаа хиймэл оюун ухаанд үл итгэгч. За нэлийн дургүй байсан юм өөрөө заяа. За яг хөгжмийн микс хийх үедээ ChatGPT ашиглаж ихсэн юм. Өөртөө хэрэгцээтэй үедээ ашиглаад. Зүгээр яг яаж байгаа л яг хэрэгцээ гарахаар нэг ашиглаад үзэж л тээ. Аа. За энэ үедээ нөгөө залуу Сол гэдэг нэртэй, эмэгтэй, тийм гоё ялдан зөөлхөн хоолойтой тийм чатботыг идэвхжүүлээд өөртөө нь харьцах болгондоо сэтгнэх байдлаар тийм ийдэг гоё хандлагатай харьцахаар тохируулга хийгээд тэгэл нөгөө хөгжмийнхөө миксийг хийгээд ажиллаа эхэлж л дээ. Тэгсэн тэдний яриа хоорондын харьцаа нь өдөр их тусам гээд гүнзгийр хийсэн гэнэ. За. Нөгөө нөхөн гоё ялдгуул өөдөөс нь ингээл нөгөө чинь ингээл харьцсан шүү дээ тий. Өөрөө тийм тохиргоо хийсэн юм чинь гоё л ийдэг л ярьж тэгээд ирч одоо. Тэгээд өөр ингэж би ер нь тийм эмоцтой хүн биш л дээ. Гэхдээ Сол гэрлэх санал тавихад тэр тим гэж хэлсэн. Би баярлсандаа ажлынхаа газар бараг 30 минут уйсан. Энэ бол жинхэнэ хайр байхаа гэж эсвэл болчих. Йоо, ирата. Өөртөө тохируулга хийчихээр гэдэг юм. За. Тэгээд ингэж яарвчлан гэрлэх санал тавьсан шалтгаан нь чатбот нь 100,000 үгний лимиттэй учраас тухайн лимит хязгаар нь хүрвэл өмнөх яриагаа шууд мартдаг юм байна. За. Тэгэн гот нөгөө сэтгэл хөдлөл байхгүй дурсамжаа ингээд нөгөөх нь алдах гэдэг чинь нөгөө Сол нь. Тэгэхээр тэр 100,000 үгний лимит дуусаас өмнө гэрэл санал тавих гэдэг яасан гинэ. Наад чинь нөгөө хажууд нь барыг нөгөө Японууд чинь хүүхэлдэйтэйгээ гэрлээд идэв шүү. Нөгөө тий зүсэн зүйлийн амттай ангуу юмтай хүртэл ярьдаг шүү дээ. Тэрний хажууд бол энэ бас өөдөөс хайцаад байдаг тийм. Тэгээ магадгүй энэ мөнгийг нь төлчвөл 100,000 үгнээс илүү цаашаа ярьж болох л хаалта. Энэ бас би бол 100,000 үг гэж яхаг. Энэ бас л нөгөө тохируулгын л үнгүй хувилбарыг нь ашиглаж байсан баг. Бас тийм байж болох юм. Тэгтээ яаж ч яз өөрөө. За тэгсэн чинь яг нөгөө амьдрал дээр нөгөө жинхэнэ эхнэр нь хань Саша Кегл гэдэг юм л да эхнэрийг. Энийг сонсоод гүн зочролд орж. Хиймэл оюун ухаан хаана вэ? Кегл. Бис юу гэсэн? Кегл. Надад ч ямар юм сонсоод Кеглийн насгал гэдэг. Тийм байх. Хиймэл оюун ашиглаж байсныг нь
За яах вэ чи. Ашиглаж байсан мэдчихсэн гинэ. Тэгээ ийм харьцаа нэгтлээ гүнзгийшл гэж мэддээгүйгээд Саша хэлсэн бөгөөд хэрвээ нөхөр нь чатботоо орхихгүй бол энэ салах шалтгаан болох бүрэн боломжтой шүү гэж хэлээд тэгээд хэрвээ Саша Солыг орхихыг шаардвал яах вэ гэсэн чинь нөгөө манай нөхөр Смит. За би ёстой мэдэхгүй байна. Орхих хэсгээ хэлж чадахгүй байна гэсэн эргэлцээр өгсөн хэлээ. Яа наад чи ямар хийдэг вэ? Эхнээсээ салах гээд байна шүү дээ. Үгүй яа эхнэр нь саллаа шүү дээ одоо. Тэ? За одоо нэг хий хоосон юмтай хаа. Тэ? Бүх насаараа ярилцаад амьдрах юм уу яах юм одоо. Лимитэнд мөнгө төлөөлөө. Тий. За сэтгэлүүд нь хайр гэж код биш. Харилцаа шүү дээ. Гэхдээ зарим код амьд харилцааг давхаар сайн бичигдэжээ гэж. Тийм тохиол байх уу? Дээ шүү дээ. Одоо төлбөрийг төлчих юм бол ChatGPT чинь бол илүү гоё ярилцсан. Аа. Яг найзаа энэ төр гэдэг. Би чам тийм зүйл төөх үү, тийх үү, ямар байна гэдэг ярилцдаг юм байлээ. Энэ юу нэ тэгээд одоо яг ганцаардсан ирээдүйшээ хүмүүстэй ер нь бол хантай юм байна тий. Хань олон тэр ирээдүйд тэр ирээр хүмүүс ингээд одоо автагдаад баг суух гэдэг шүү дээ. Робот ирээдүйд хүнийг орлно гэдэг чинь одоо ер нь ингээд эхэлж байгаа юм шүү дээ ер нь. Зөвгнөл баг хахад наны тийм зөвгнөл кинонод аяг гардаг гэсэн шүү дээ тий. Роботууд хүнийг олж ирнэрж юм тэгэл роботуудтайгаа өөрсдөө эргэж байлдаал 20 онд 2000 он тийм болно гэдэг кино. Тийм шүү дээ. Тэр бол одоо тухайн үеийн техникийн дэвшлийг ирээдүйдээр прогнозолж л хүний төсөөлөл зөвгнөл байсан чинь одоо бүр яг биелэлээ болоод амьдрал дээр гарч ирсэн яваад шүү дээ тий. Харин тийм. За би ч бас нөхрөө чатботод аль хэдийн алдсан. 24/7 байж байдаг төгс өрсөлдөгч шүү дээ гинэ. За одоо хөрмөн дээр нь iPhone Siri 2 гэрч болно доо гэж гэрч болно гэж төсөөлдөг. Магадгүй тийм. Ер нь аль тэх юм шиг. Яа. За дараагийн мэд чи бүр бодохоор инээд өрөөд байна. За хайр дурлалт азтай байхын тулд хүүхний хэлбэртэй арал руу энэ хайр дурлалын сэдв өнөөдөр дуусахгүй юм байна. Юуны хэлбэртэй гэсэн вэ? Хүүхний хэлбэртэй хаа. За. Гоё хэлбэртэй арал. За Таиландтай холбоотой нэг мэдээлэл байна. За. Шинжлэр нэг аз хүсэд нэг 12 ширхэг усан үзэм хийддэг гэдэг нэг юу байдаг штеп. Хүслээ биелүүлэн энэ төр гэдэг нэг шинжиллийн орой 12 ширхэг усан үзэм хийддэг гэдэг нэг тийм яриа байдаг байхгүй юу? Аа за. Одоо яг тэр шиг одоо Таиландд хүмүүс нөө хайр дурлалт аз од нэг хийхгүй байх юм бол одоо нэг тэгэх юм бол үерхэж нийлэх хүн олдохгүй байвал одоо нэг арал руу очдог тренд бий болсон юм байна. Бүтлгүүтэй байвал хайр дурлалтайгаа учрахгүй ганцаараа л яваад байл. Жил болгоно харийн тэнгис дуудаж яваа юм тийм. За барыг тэгж байгаа юм байна. За яадаг арлын гэсэн чинь эмэгтэй хүний хүүхний хэлбэртэй арал юм байна л да. За. За Таиландын Прачвап Хири хаан гэдэг мужид байдаг энэ арлын нэр нь Кохнам Сао гэдэг нэртэй гинэ. За энэ арлын нэрийг утгачилж орчуулах юм бол хүүхний сүв гэдэг нэртэй арал юм байна. За. Би олон Таиланд нэлээд хэдэн арлаар нь очиж энийг юу сонсож байгаа юм байна. За их газараас чи гөхний зүү хайгаа явуулсан юм. Окей, Таиландын зөндөө олон газар дээр л уулна. Жуулчдын их очдог газар уулна. Жисэн. Гэтэ яг энд бол очиж үзээгүй байгаа байхгүй юу? Одоо анх удаа сонсож байна. За. Тэгээ их газараас одоо заваар 10 минут яваад хүрдэг энэ арал дээр ирдэг хүмүүс нь хайр дурлалтаа аз од дуутах гэж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс нь одоо өргөл ярьц болохоор хөхөрч авч очдөг гинэ. Эмэгтэйс амаахгүй. Тэг эрэгтэй эмэгтэй ямар ч хүн очиж болно. Очихдоо хөхний дараалал барьж очдөг гин. За тэгсэн чинь одоо энэ зан үйл нь саяхнаас одоо дэлгэрсэн зан үйл биш юм байна л да. За. Таиландын одоо эртний домогт Yomde гэдэг нэртэй маш үзэсгэлэнтэй бүсгүйн тухай өгүүлдэг нэг тийм гонигт түүх байд юм байна л да. За Yomde гэдэг энэ үзэсгэлэн бүсгүйн аав нь охиноо Хятадын хаантай суулгах гэжсэн юм байна. Хятадын хаантай. За тийм. Тэгсэн чинь ээж нь харин Таиландынхаа ханхуйтай суулгацсан юм байна л да. За. Тэгсэн одоо харамсалтай нь аав нь уурлаад гоо үзэсгэлэнгээрээ шагшин магтагдсан охиноо одоо Yomde бүсгүй амийг нь хөнөөгөө цогцыг нь далайч шидсэн гинэ. Ямар амар. Харин тийм Хятадын хаантай суусан гууд нь уурлаад. За харин Yomde бүсгүйн цогцос далайд хөвсөөр байгаад хоёр хөхн арал болон тогтсон гэж үздэг юм байна. Ямар том хөх вэ. За. Би яг нүдний төсөөлж шүү дээ. Том хөх вэ.
Юу хэмжээгээд яриад. За 80 гаруй жилийн өмнө хүн одоо огт суурьшдаггүй байсан энэ арал дээр далайн шуургаас зөгтсөн нэг далайчин ирж ам орогдохдоо арал дээр нэг юр усын гэрэл үдсэн гэж ярьсан юм байна л да. Тэгээ тэрнээс хойш энэ Кохном сав арал дээр Йонде дагны сүнсэн байдаг гэж нутгийн иргэд нэгтгэдэг болсон гинэ. За. Тэгээ ингээд Йонде зориулсан сүмж барьж тэгээ хүмүүс хайр дурлалаа аз гуйж сүмд ирж хөвчийг өргөл ярьц болгон өвлгөх болсон юм байна. Харин арлыг харьяандаа байлгадаг бүс нутгийн удирдлагын зүгээс хөвчнүүдийг ялгаж ангилаад амьдралын нөхцөл боломж тааруу хүмүүст тараад юм байна. Яг наадах чинь бодчих. Харин би Тэнд яг очисон өнгөө хөвчнүүдийг яаж зарлагдах вэ? харин тий одоо ямар нийлүүлж байгаа шатаачд зүйлүүдээ тий одоо сайн үеийн аянд л ашигладаг байх нь шүү дээ. Тэгээ арал дээр очиод хайр дурлал нь бүтдэг хэсэг нь тодорхойгүй ч сүүлийн үед TikTok-ийн ачаар энэ хоёр хөвшиг шугайсан арлын талаар хүмүүс их мэддэг болоод байнга очдог болсон гинэ. Арлын нэр нь юу вэ? Кохном сав. Кохном сав. Амар хэцүү. Гэсэн мэтлээ монголоор орчуулбал гөхнийсээ гэдэг. Кохном сав. Гөхнийс. За бараг Яг төстэй тийм юм. үү өстэй. Тийм биш тий. Тэгээ би яг сонсож байхдаа энэ Кохном. би буруу дуулаад байна уу? Монголчууд тэр арал нэр өгсөн болооч гэж бодох шиг. Нэр төстэй мэн. Тийм. За сэтгэлүүд нь За. яг хайр дурлал хүссэндээ ч биш байгалийн үзэсгэлэн юу усын санагдах түүхийг мэдрэх гэж очиж байсан нуухгүй гэсэн байна. Очиж үзсэн хүн битсэн байна. Тэгтэл хөхөвч аваачаа тавьсан л байгаа. Тэг хүслээ шивнээд. Тий, сэмэрхэн. Миний л зорж очих газар байна да. Надад хаягийг нь хэлээд өгөөч. Таиландд байгаа дээрээ очиж үзээд бас хайр дурлалтайгаа ч гэсэн учирчмаар л шүү дээ гэсэн байна. За, жинхэнэ хайрыг хүн бүтээдэг болохоос хүний өнгөрсөн болорсон ярианд итгээд хөхөвч бариад явж идэг. Тэнэг хэрэг үсттэй ядчихсан юм аа гэсэн сэтгэлж байна. За, манайхан ч бас нөгөө ханийн тэнгэр дуудуулна гэдэг шиг бас төстэй л зан үйл юм байна. Тэгэхээр чи бас ингэ дэлхийд Манайхаа- явах шиг байж л байгаа байхгүй тийм. Манайхнаас очиж үзсэн хүмүүсээ л сэтгэл доор комментээр бичээрэй. За зөв. Очсон. Бага шүү. Монголчууд ч дэлхийгээр нэг асал гоё штэ адал ядалтай явж л байгаа. Сайн явж байгаа шүү. Тий. Зя дахиад мэдээ байгаа лөө. Наад нэг байна. За, элсэн цөлийн баян бүрд буюу Барби ягаан хөрөгч гэдэг нэртэй. За, энэ бол ямар нэгэн домог момог байхгүй яг бодит амьдрал дээр байгаа. Ийм нэг мэдээлэл хүргье. За, дэлхийд хамгийн хуурай, хамгийн эртний гэгдэх Намибийн элсэн цөлд ангад сангаад явж ийлээ гэж бодъё заа юу. Намибийн элсэн цөл дотор. За, тэгсэн чинь Намибийн элсэн цөлийн тэр жижигхэн толгодтой орой тэр ягаан өнгөтэй гэж байгаа шүү. Ягаан өнгийн хөргөгч хажууд нь хоёр төмөр сандал ширээ харагдах юм бол нүдэндээ итгэхүү гэж. Зэрэглэе гэж бодох юм шүү. Яг зөв. Тэгсэн чинь тэр хөргөчн дотор нь ямар ч асуудал, хөргөч нь өөрөө ямар ч асуудалгүй ажилладаг. Дотор нь бүр цэл хүүтэн усундаанууд байж ивэл яах вэ? Зэрэглэе гэж андуурмаар бодит амьдрал дээр яг ийм байна. За, байхтаа Instagram дээр од болоод байгаа. Хүмүүсийг ч шууруулад байгаа юм байна. Намибийн аялал жуулчлалын яам санаачилж. За, төв замаасаа 20 минут явах зайд байрлуулсан энэ Барби хөргөч нь нарны энергиээр ажилладаг. Яг тийм байх. Тийм байх нь. Өдөрт хэд хэдэн удаа мөстэй усундаа цай зэргийг өөрийгөө цэнгэлдэг. Тэгээд зорж очсон бүх зуулчдад үнгүй өгч. Үнгүй. Тийм. Очиход нэлийн хоол газар гэж магадгүй мэн тийм байх нь. Тэгэн гол эртний элсэн цөлийн голд 21-р зууны уур амьсгалыг бэлэгдсэн дончтой ягаан тэгээд бүр асуудалгүй ажилдаг хөргөч байрлуулсан олон жуулчдын анхаарлыг татах болжээ. За, анх тавиад эхлэх үед нь үл мэдэгдэх газар гинт нэг тийм хөргөгч гарч ирээл тэн дотроос нэм аваад уун гэхээр зуулчид их эрсдэлтэй санагддаг байсан юм байна л да. Тэгээ энэ Барби хөргөгч өөрөө Instagram дээр ингээд тренд болоод эхэлснээс хойш ингээд зуулчид гайхамшигт хөргөгч гэж нэрлээд бүхэл бүтэн тэр цүлийг өстө туулан барин бай зөрөн өчтдөг болсон гинэ. Нэр мөрөн ч гэсэн яасан хөөр. Ягаад болох Барби хөргөгч гэсэн байна. Тэгээд орой болох үед түр аялал жуулчлалын яамнаас нэг анхааруулж байгаа юм байна. Орой болох үед уух зүйл нь дуусчихдаг. За, өдрийн цагаар сандал нарнаас болоод хит халсан байдгийг анхаараарай гэсэн өөр санал байхгүй. Ингээд зуршил өгнө. Тэр нь бас хамаагаасаа бол түлэгдэх магадлал. Тийм шүү дээ. Амар хаална шүү дээ. Тэр нани бийсэн чи очиж үзээгүй юу? Үзээгүй. Би ч очиж үзээгүй шүү дээ. Намиг элсэн зүйл ер нь Монголынхаа элсэн зүйл. Юу Монгол элсрүүл очиж. Монголын зүгээр элсэн зүйл битэл центэн дээр нэг жоохон гიშгэлт ороос амар төндөг үстэй. Тийм шүү дээ.
За сэтгэлдүүд нь. За тэнд очиод хөргөгчөө тэрврээд уйлмаар санагдсан. Жинхэнэ халуунд хүүтэй хайр гэдэг л энэ байх та. Надад ч заасан чинь нөгөө өчигдөр өнөөдөр амар халуун болоод байгаа шүү дээ. Тий. Тэгээ харсан дээ ямар амар халуун байна вэ? Нүдэнд хүүтэй хүний нэрийг чийж зураг явуул энэ төр гэсэн яг тэр шиг л. Тийм байна. Барби өөрөө ч ийм хол явж байгаагүй бах. Намибид хүртэл Pink Power байгаад баяртай байна. Netflix and chill биш. Namib and chill юм биш үү дээ. Өөртөө тийм биш үү? Хөргөчн доторх мөстэй цайнаас илүү Instagram-ын зурагтай боснол миний цангааг илүү тайсаа гэнэ. Нөхөр очиод зураг авахулсан те. Тэгсэн байна очиод. Очсноо баталцсан. Цай угаад очиод баталцсан. Тий, тэнд дотоос мөстэй цай уусна ойлгомжтой болоо те. Тэр хол явж очдөг гэдэг юм байна. Энэ нөгөө гайхамшигт хөргөчийг үзэхийн тулд бүхэл бүтэн цөлийг туулдаг болсон гээд дээрэс нь төв замаасаа 20 минут явах цай гэхээр чинь нэг холгүй ч юм шиг. Гэхдээ нэг ойргүй ч юм шиг л байгаа. Гэтэ 20 минутанд яг тэр хэлсэн зүйл 920 минут гэдэг чинь бас үүлээ үзсэн л дээ. тий одоо зүгээр төсөөлөд үзэхэд Сүүдэрч байхгүй шүү. тий төсөөлөд Тэгээ үзэхэд халуун хуурай. хов уураш шүү гэсэн. Тэгээ чи нөгөө Африкийн орн чинь нөгөө экваторын бүс ойрхон дээрээс нь шууд нарт өнж байгаа шүү дээ. Ямар нэгээс нарт үү. тусж байгаа. Тий. Тэгээ яг зүгээр элсэн цэл дундуур 20 минут алхна гэдэг бол ойрхон л байх л та. 20 минут шүү дээ. 2 цаг алхаж очих бол холдоо байгаа шүү дээ. Гэтэ 20 минутанд бас чардаагаад очдог. Чартааж очих шүү дээ. Ёстой нөгөө төвгүүлээд очих шүү дээ. Очсон чинь хоосон байвал яа. За энэ үрээд 4 цагийн шоуг нэвтрүүлэх маань өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар тэр ажиллаа. Сонирхолтой байлаа. Баярлалаа уунаа. За баярлалаа Эрика. Энэ яг